одоо 1 минут зогсох учраас та ачаа тийшээ бэлдээрэй. Яна чинь буудлаа унтж байгаа өнгөрөөчгөл үгээд байжсэн. Нам усэрч. За ачаа тийшээ бэлдээрэй. За баярлалаа минь дөө. Сүнстэй гүйдэлтэй гэсэн юм болов. Мэдгүй. Их чинь одоо энэ нутагт нөхөртөөгөө хагас жил гарan амьдарч байна. Отоол юм дуулаагүй л байна шүү дээ. Яасан бэ? Чи зүгээр үү? Юу? Яасан бэ? Хүн үү? Сүнс үү? Чи боогчгүй тийм. Дараагийнх нь өртөө хэр болов? Юу их чи дараагийн өртөө гэрүүл төвшөө холдсон шүү дээ. Та одоо л буух хэрэгтэй. За. Юу л болох. Яна боломжтой орох чи. Яа. Гол замд бүр ядарч. Унцаар байж л ирлээ. Хүй. Үчиж орж цай уудгам. Зүгээр. Дарга таныг тос явчаа төрөөд ирээ гэсэн. Хүй, энэ хуучин жолооч нь хайцсан юм. Хотгор шилжсэн гэсэн шүү дээ. Чи нутгийнх уу? Тий. Түрүү одоо чамаас тэр өртөөн дээр хичнээн хайва. Бүр өнгөлцөг амар гаргаа иччихлаа. Хол газар амьдч төвхтэй л байдаг юм байна да. За энэ урд гутамд бас нэг эзгүй байшаа. Хаалга цонхгүй одоо энэ онгойч харлаа. Хажуугаар нь одоо хүүхэд хөгшөд явахтаа нэг айж жиргсэн царайтай л болцсон байна. Одоо энэ байшинд ер нь урд нь хүн амьдарч ирсэн юм уу? Энэ наа чи ингэсэ дарга. Баруун хамгаас ирсэн нэг 2 хос байсан. Тэгээ энэ сүлд одоо яасан чи мэддэхгүй тэгэл алга болцгоосон. Байшин сүнстэйгээд айгаад нүцгэсэн дарга. Сүнстэй. Тийштэй дарга. Ер нь бол наад чи хүн амт ингэж хорлоо сүйтгээд байгаа юм байхгүй. Тэр чи ерөөс их хорлолтой сүнсүүд хорогдсон байхгүй юу? Тэгээд ерөөсө цонх үүдийг хаглаад тэр хаалган үүдийг салгаад тэгээд банд суугч хаяад ийм бохоо хордтой сүнсүүд байгаа даа. Яриад байгаа би таач одоо. Үгүй тэр сүнсийг одоо үдсэн харсан хүн байгаа мó? Харсан хүн бол байхгүй.
А гэхдээ манай сумынхан бүгд одоо яг ингэж яриад байгаа байхгүй юу? Ийм л байгаа байхгүй юу? Яг харсан үдсэн хүн байна уу гэхэд үзэж харсан хүн хинч байхгүй. Одоо юу гэдэг тэр нэг динжийн дэлгүүрийг сүнстэй гээл яриад байгаа. Сүнстэй. Тийм үү? Сүнстэй шүү дээ. Тийм үү? Дэрэгч жолон зэтгэлтэй юу? Басуу. Гэхдээ одоо энэ халуун усны газар одоо алд шүглсэн гэнгээл одоо Яг үн. Тэр чинь ерөөсө тэр сүнсчих муухай хорлонтой. Тэг хүүт усыг хаагаад дандаа халуун ус гойшоод шаалтж чадах гэдэг шүү дээ. одоо тэр хажуудах хутгийн альбинтай гэдэг одоо хүмүүс бүр ус авахгүй болчихсон байна. Тэг сонсоогүй юм байна. Ухан нь унаж өгсөн шүү дээ чи мэдэхгүй байна. Хүүе хизээ бай. Гэхдээ одоо дэрстэй хөндийг гүйдэлтэй дээд жалгын чөтгөртэй гэл. Одоо энэ суманд ер нь шулмсал дутуу байна. Шолмос байгаа гэсэн даа. Басуу. Тий. Танаа сургууль шулмстай болоо юу? Соёлын төв дотор шолмос гүгээд байгаа гэд манай шавнар надад хэлсэн. Би өнгөрсөн 7 хоног тэр шулмсаач таарсан. Нэрээ чи дуучаам уу? Би бас тэр шолмостой чи таарсан юм тийм үү хаана вэ? Би удуулынхаас гараад хашааны үнцэг таарад гараад ирсэн чинь агаар дээр нэг юм үржин батмаа гэж орлоод тахгүй. Тэгэхээр би гайх харсан чи юу энэ орчлын ертөнцөд бүх бузар мусаа хатчих юм. Ийм том нүдтэй. Доор нэг онгоц хоёр хар юм байна. Бодвол хамар юм шиг байна. Тэг зэрсэн гошуутай заа. За тэгэхээр тэр хороо хумсны байж байгаа амарс. Яг адилхан биш үү? Адилхан байна. Яг улаан жавсар бурхан шиг байгаа юм. Тийм ээ. Яг. Хачи юм аа. Та хоёрын одоо үдсээ харсан гэж дүрсэлж яриад байгаа энэ шулмсыг би нэг л харсан юм шиг санагдав. Тата таарсан юм уу? Хаана харлаа нэг л их ойрхон л байна. Энэ үнэ юм байна. Хойдлын дэрстэй хөндийг гүйдэлтэй гэж яриадсан. Яана тэр чи миний дуудахад явдаг юм шүү дээ. За түр болгоомжтой яваарай. За. Энэ хончгоо хүү туулаа иргүүлэх гэж яваад хэрэг ч ухаалтсан. Хончгоо яваад очих байхгүй. Ухаалтсан. Тэр бомбатай шулмсыг авахгүй яг тэр угаалцсан шүү дээ. Амар юмтэй таарсан гэсэн. Одоо ингээл нэгээ айлгаа тоглоом шоглоом хийдгээ та нар юу болцгоо. Гэхдээ яах нь гэж яриулаад байсан чи бүр илдүү юм ярьж өгнө та нараа. Тэр гүйдэл бол одоо нэг яригдахгүй байгаа шүү яг үнэндээ бол. Тэгэхээр та нарыг цуглуулсан нэг учир бол ерөөсөө энэ яриаг бүгдээрээ нэг нам даръя гэж цуглуулсан юм. Яг энэ ярианаас бол сална гэж бас байхгүй. Юу гэсэн үг вэ? Үгүй чи сүнс шулмс чөтгөрөөс одоо холдож ижил сална штэ. Тэр энэ суу ярианаас. Хамгийн түрүүнд одоо энэ нэг сүнстэй, шулмстай гэж яригадаад байгаа. Соёлын төвийг бүгдээрээ нэг засварлаж сэргээгээд ажиллагаанд оруулъя. За тэгээ. Уул нь одоо тэр соёлын төвийн эрхлэгч гэдэг бүр нэг овоо гайгүй залуу байсан юм аа. Гэхдээ тэгээд нилээн дэх нэг хот руу ажиллаар явбал тагчиг болсон. Тэгсээр нь өнгөрччихгэн. Оо. Өнгөрсөө? Тий. Өөх хүрээ. Одоо яа. Шүү гэсүх юм. Олон жил сүнснүүдтэй ажиллаа хөрх. Тэр сүнс аваа явцсан шүү дээ. Та одоо юу яриад байгаа юм бэ? Дараа та сонссон уу? Соёлын төвийн манаач бас сүнснээс олж галзуурсан гэсэн. Тэр соёлын төвийг манжээсэн манаачууд ерөөсөө юу ч болоогүй. Зүгээр л аймгийн төв рүү шилжээд явсан хүн байгаа юм. Тэгвэл аймгийн төвийг одоо сүнсжүүлэх гэж явж байгаа. За хөөе та. Шинээр одоо боловсон хүчин ирсэн ч вэ, үгүй ч вэ? Бид соёлын төвөөс эргээд засах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо сургууль амарцсан байна. За манай сум орон нутагт одоо ер нь нэг дуу хөгжим урлаг талдаа хамгийн ойрхон байгаа хүн бол одоо манай сургуулийн багш. Та энэ ажлыг нэг хариуцж аваад соёлын төвөө нэг сэргээн засварлах ажлыг нэг удирдаад хийгээд. Та ч одоо тэр соёлын төвийн шулмас сүнснээс нь айгаад байгаа юм уу? Үгүй. Тэгээ одоо яагаад байгаа? Өөр юм баггүй. За тэгэхээр бүгдээрээ ороо 8 цагт соёлын төвд цуглацгаая. Юу вэ? За дараа нь. За орой байж тээ 8 цаг чинь нар жаргана. За тэгээд бүрийг бол нөгөөдүүд шингэн гүйлдэн шүү дээ. За яг зөвдөө. За тэр соёлын төвийн одоо яг харуу бүрий болоод тэр гүйдэл сүнснүүд нь ядаа гүйж эхэлдэг тэр цагт бүгдээрээ цуглацгаая. Байдаг бол байдгийг харъя.
байхгүйг нь олон түмэндээ ярьж хэлж өгье. За, ороо 8 цагт соёлын төвд уулзцгаая. Би тэр янжааг чи үзүүлдэг ламд нь үзүүллээ. Чиний суудлын зүйдүүд хиймэрд сүлд чи ер нь л дороодсон байна гэж шүү. Тэр чинь бас үзүүлээд одоо ямарваа нэгэн гай барц тохиолдоход бэлэн байна гэж шүү. За ер нь тэгээд бурхан, сүнс, богж өтгөрийн аль нь ч байхгүй шүү дээ. Дугайлтаа чи. Яа гэвэл манай хүний өршөөлж байгаа хэлэхээр бурхан байдгийг. Байдгаа гэдгийг би чам нотлоод өгье. Би сая хот руу явснаа. Тэрний урд хорионд би бурхантай усан дахиад өргөд унтсан. Өглөө босоод ирсэн бурхан минь заларч ирээд бүгдийг уучихсан байсан. Хөөе. Хайд нөгөө өнгөрсөн 7 хоног чи хот руу явахын өмнөх өглөө юу? Тэр чи би ууцсан юм аа. Чолооч өглөө эрт ирээд 3 дугаар баг руу явнаа гэж хүрээд ирсэн. Гэхдээ тэгээ цай цуу уух гэсэн чи юу ч байхгүй. Чи чинь тэнд унтаад байдаг. Тэр хүмүүд наа цогсон дийсэн хэдэн уус руу харна аваад ууцсан. Амаа чигэлжээл гарсан. Энэ хүний өршөөлж байгаа хэл. Ахаа чуугаад үзээрэй. Би чамд өргөөг бурхандан дахил өргөсөн яа гэвэл хуучлаа. Гэхдээ энэ гэрийн бурхан нь би биш юм уу? Чи засаг дарга үсттэй. Засаг дарга гэж нэр нь л гоё болохоос биш. Нийтэр дээрээ бол зарц барлагын л ажин шүү дээ. Ирээд удаагүй болохоор ер нь намайг хөдлөхгүй л өөр хөдлөх хүн алга байна. Өөрөө л очиж сүнс нь байна уугүй юу гэдгийг харж үзээд ажлаа ургалуулахгүй л ердөө болохгүй юм байна. Хэрэггүй. Чи тийш ерөөсөө яваад хэрэггүй. Үнэхээр л зарц боолын ажил хийж байгаа нэг гэж бодож байгаа. Эндээс ялшиг зүгээр нүүй. Тэгэд нүүж болохгүй шүү хөө. Хэрвээ тэгэх юм бол өстө манайхыг сүнснээс айлаа энтер гэдэг нэг доог тохуу баахан юм хийх байлгүй. Залнаш. Нэг утуулаад. Хугасал энтхийн бүх асуудал энэ сүнс бүгж өдгөрөж болоод дөрвцгээж байгаа үстэй эндээс. Чи димийн яриад ээ чи. Тийшээ очиод хэрэггүй. Тэр сүнстэй газар руу очиод ч хэрэггүй. Зүгээр ятгах тусман нягтал гэдэг нэг үг вэ гарсан шүү. За яста яг үнэ. Тэр ятгах тусман нягтал гэдэг шиг би одоо очиж сүнс байна уугүй гэдгийг бүр нягтлчаад ирээ. Яваад хэрэггүй. Тэрэндүү. Заавал тэр байшин руу олон жил ороогүй юм руу чи орох гэж. Хүйе. Ястай сони хүн штэ энэ нэр. Утсаар. Үе. Нүг аршааны. Бидний хот юм цуглуулсан яаж? Би яг өөрөө ирэхгүй дарах. Өөрөө чаагтах юм шиг. Айлгүй би чи. Юусгүй би өөрөө чи цагтаа хүн би чи. Юусгүй цагтаа хүн айдгүй гэж хэлээд байгаа юм. Ингээд хийх цуглах гэсэн би. Чин ирдэ би дугаараас өөр хин ирэх юм. Ямар муухай сүнс шиг орж ирдэг юм би. Угч байгаа юм яа. Харах ирсэн үү? Айгаад идэв. Би ч айгаад байна. Би вэ. Ханаас гараад ирж байгаа би чи. Энэ соёлын төвийн урд хүмүүс бүжиг надад сүнс болов гэж яагаад тойроод хүрэх. Тасаа тэм байгаагүй юу?
Би байгаагүй. Яна. За би байсан. Тарах хэзээ их байлмаа. Энэ чөтгөшгөөс сүнстэй газар сүнснүүд нэрийн тогтоогод авчдаг гэсэн шүү. Манай нөхөр толгойн иргэсэн байх шүү. Энэ харанхуй шүү. Тэгээд энэ сүнстэй гүйтэлтэй газар хурал зарлж идэг. Үгүй мөн тэнийг ирээгүй юу? Байхгүй харагдахгүй шүү дээ. Явцгаая. Дараагийн байхгүй түрүүд машин захиргааны хатаа байсан шүү дээ. Тийш явъя л. Тийм хөтрээд байна. Аль вэ? Ямар амир юм бэ? Яна энэ ч зүгээр ажиллаа хийж явж байгаа өнгөсдөө бүжигчний сүнс үзэгдээд байдгийг гэсэн. Тийм үү? Тийш дээ. Нас нөгөө талихаач доочдын сүнс нэг тэгж сонслоо. Дуун сонсогддог гэсэн. Би тэр хоёр сүнс ч бас хоорондоо дурлсан гэж хэлсэн шүү дээ. Сүнсүү. Ямар амир юм бэ? Баасан. Тийм соёлын төв маань ийм сүнстэй байгааг харахгүй шүү дээ. Үеийн дарга нэргэл сүүлийн замд бид нар эндээсээ гаргаж өгдөг үстэй. Амир юм яриад. Ямар Манайхаа сонсч байна. Нөгөө талихаач дуучин чи нөгөө дуугаа дуулаад унлаа шүү дээ. Яна. Монаха! Ой, урьж батам. Ой, цагирын дөрж. Сандарч ба. Үш, айдма. Хараад ирцгээ. Айгаа талах юм байхгүй. Маш. Айх юм байхгүй монаха. Би танараас өмнө төрүүлж орж ирээд энэ доторх бүх юмыг үзэж шалгаад. Тэгээ бүр гэрлийнх нь унтраалгыг олоод өртөл гэрлийн асаацсан шүү дээ. За энэ бүр хөгжмөн хөрч бидэн байгаа юм шүү дээ монаха. Дарга. Ой. Хооч сайдын дүнгээ таацгээ саах байж. Тийм ээ. Чиний юунда хайгаа бахилтаа байгаа юм бэ та? Тог цаглагаа тасарчлаа штэ. Манай сумд байсгийг хэд ингээд тог цаглагааны хязгаарлаж идэг. Гэхдээ тэрний нэг үзэл явуулж чинь штэ. Ай цадаа. Би гараад бисчээд. Чи айгаад байгаа юм. Аа. Үгүй тэгэж яаж чи. Та ч одоо биднийг хамгаалах ёстой л өөрөө бүнжигдэл чичрээд тахта яад юм. Тэ самгаалт гэж яриаггүй шүү дээ би. За харав уу? Би танаас юу гэж хэллээ? Цаглагаа төр зүг тасарчлаа гэж хэлсэн. Одоо энэ тог ирэл зөв зүгээр байгаа үстэй. Саттай хоёр сүнсээ явчлаа. Юу дими солиороо. Энэ дороо дугуйтай санал. Хаалга онгорхоо байна. Хаалгаар салхи орж ирэл. Энэ сандлыг найсан цааш нь хөдлөглөө шүү дээ. Миний ард юу ч байхгүй шүү дээ. Энэ дотор биднээс өөр амьд амьтан байхгүй. Үгүй. Цаач. Шат шүүрч. Чи ямар амир эмгэн шулам шиг харагдаж байна.
Эсвэл анабес ч юм уу? Тэгээ тэг чи намайг доромжлоо. Цаан чи наад шүүр чин яваад байна. Ки дими юм яриад та. Энэ шүүр эндээ байж байсан. Одоо ч гэсэн эндээ байж байна. За энэ харин шүүрээ. Алив чи нэг хөдлөөд харъя л та. Энэ нөгөө цайлын төвийн цэвэрлэгч өөрийгөө хайртай шүүрээ. Цэвэрлээ. Бити дими балаа юм зохиож яриад. Би л энд ямар ч сүнс олж харахгүй байна. Зайн хаа. Энд хинч юу гэж байна? Үгүй өстэй дарга. Сүнс чиг бийгүү хоосон байдаг байхгүй юу? Яасан хүнд итгэдэггүй юм бэ? За энэ хар энэ шүү. За харж байгаа биз. Муур байсан байж тээ хөөрхөн. Дэрсэн шүүрний дор муур орчоод нааш нь цааш нь хөдлөгөөд байсан байна. Айх хэрэг байхгүй. Энд сүнс байхгүй гэж би хэлээд байна штэ. Та тэгэхээр чи цаад сүнснүү чи сэрээд дээ штэ. Сэрээ бочгнаад дээ штэ сүнснүү чи. За хараа. Энэ хаалга юу муутчих. Салхинд өөрөө онгоолсон байна шүү дээ. Нэрва. Энд зас чамдлахын ихвэн шүү. Бүгдийг тэмдэглэж аваарай. Энэ хаалгууд гэрэл чийдэнгүүд бас юм шал сандалнууд. Биш дарга. Наад уч дандаа таны янз бүр симптомтой сүнстэй шүү дээ. Гэрэл дими яриад байж. Юу яриад байгаа юм? Юмдууд өөдөө сүнстэй гэл. Одоо хаа вэ? Бид нар түрүүнээс хойш орж ирээд энд байлаа. Тэр хүмүүсийн яриад байгаа тэр сүнс илдвэ юмыг та нарын нэгэн ч олж хараагүй байна. Та болчихч бити сүнс гэдэг л та. Ята сүүе гэж хэлэлтэй та сэрээгээд штэ мэдэж гин үү? Тийш үү? Үгүй сэрээд байгаа сүнс нь хаа байна? Гарч ирж үзэгдэхгүй байна. Хүмүүс хий хоосон юм зохиож яриад тэрнээсээ айгаад байна. Тэр сүнс байдаг нь гараад байна. Алив харъя. Хаан вайн сүнс. Тэр сүнс байна гараад ир. Байхгүй байгаа байхгүй юу? Юунда орлоод байгаа юм бэ? Би байна ч. Юу вэ чи одоо? Үсгэзгээ ардаа сагсаалгаад ядч малгаагаа өмсдөг юм уу? Оо миний малгай. Хацтай бол. Та нарыг хайгаа та уртлын хадгаа онгохгүй. Харин наазар хойдлын хаал онгойч юм. Тэг ороод ирлээ. За харж байгаа юм нөхтөө. Сүнс байна уу? Байвал гараад ир харъя гэхэд манай сумын эмч сүнс байхгүй гэд өөрийн биеэр гараад ирж байгаа биз дээ. Гэхдээ гадаа нэг юм байсан. Юу ийсэн? Юу вэ? Харна. Чи зүрүүдлээд ийсэн. Юм байна гэж би хэлээ үстэй. Чи дугаа. Айсан хүнд аргал хөдлөн гэдэг л болоо үстэй.
Чи 8 цагт эдэртэйгээ хамт хүрээд ирсэн бол юу гэж одоо ингээд айд бэмгэнээд элдвийн юм яриад байж ах юм. Би дуудлагад яваад амжихгүй шүү дээ. Би 48 цаг унтаагүй. За. Гэхдээ дарга даад чи өөрөө сүнсэн цайлцсан явж штэ хөрхайд. Хөөх. Хура. За. Чамайг ойлгож байна. Чи нэг ангаахын шинжлэх ухааны сургууль төгссөн хүн байна. Энэ нэг хэдэн муухарсан хүмүүст сүнс байхгүй гэдгийг нэг сайхан тайлбарлаад өг. Мэдв? Ер нь бол дарга. Хүн нас барсныхаа дараа 49 хоног дотор гэр орноо хөөрх ингэ тойрол явдаг гэж байна. Чи юу хэлээд байгаа? Чи ч одоо ангаах төгссөн юм уу? Гандан төгссөн юм уу? За бити галзуурч. Долоороо. Наад нэг юмдаа хэлээд өг. Сүнс байдаг юм уу? Байдгүй юм уу гэд наад нэг юмдаа хэлээд өг. Би нэг юм үтчихсэн юм байна. Хүн ингэж насурж байгаа шүү дээ. Тэгэл шууд сүнс нь биенээс нь дээш гардаг. Өө тийм байдаг. За би ястаа наад бичлэг шиг үтсэн шүү дээ. Нойр хөхгүйсэн шүү дээ. Гэхдээ та нарын олж үзсэн юм чинь бүгдээрээ эвлүүлэг. Зүгээр зохиомж. Байшингийн дээвэр дээр тагтаа шуу үүрлэг үзтээ. Зүгээр шуу явж штэ. Ямар сүртэй юм таанч. За. Явж үзье. Тэр жодооч ухаат юм а дуут. Аюура. Би энд ажил хийж байна. Чи одоо яг нэрээр дуудаад байгаа юм? Альма гэдэг хүнийг альма гэж дуудахгүй. Тэгээ өөр юу гэж дуудах юм? Чи бити хүний нэр дуудаад бай. Энэ чөтгөр шүглсэн сүнстэй газар хүний нэр дуудах юм бол нөгөө сүнснүүд нь нэр тогтоож аваад араас дагаад байдаг гэж байгаа шүү. За. Одоо тэгээд энэний нэрийг сонсоод энэний араас дагаад явдаг гин. Айлмаа минь болж үз. Давсүрэ. Ингүүд ямар анти яга хүний нэр дуудах. Хөөе давсүрэ альма. Та болчооч. Одоо та би минь дууцаарай. Танай гэр бүлийг сүнслүүд бүр тэр чигээр таньдаг боллоо. Үрчин Бадмаа. Би танаа 7 үеийг нэрийг мэдэн шүү. Дуудуулмаар байна уу? Чи ямар муухай санаатай. Би танаа хоёрын гэр бүлийн сайн сайхны төлөө хэлж байна. Альмаа минь. Чамаа ер нь хүрээ дээр гэж дуудсан хүн байхгүй шүү. Сандаг сүрэнгийн давсүрэ. Би чамд нэг алшаан уулгач санаатай ирсэн. За манайха ганцхан юмгүй. Намааг л битэл хам нарж маа гэж нэрээр юм дуудаарай тэхүү. Хам нарж маа. Тэнийг юм хааш. Нэрээр битгий дууд хичээл. Өөрөөх нь нэрийг хэлээд явах. Би танаас эцсийн удаа нэг юм гуй. Нэг нэгийнхаа нэрээр дуудахгүй байцгаая тэхүү. Хөөе ойлголоо альмаа. Яа. Ёя. Анаа. Бүгдээ хамтдаа тийш очиж харцгаая. Дарга. Юу? Яг томчи. Эндээс дуурайд ашгүй. Үгүй.
Соёлын төвийн шулуусыг оллоо да. Яава. Хавайцаа. Оо, энэ нэг заваарсан юм бэ. Гү чи ийм давсгсуултай юм бол одоо ингэ памперс зүг явж яадаг юм бэ чи? Сурагчид энийг хараад яриад байсан байна. Юм бүхэн учиртай гэж би хэлээд байгаа шүү дээ. Юу? Соёлын төвийн эхлэгч цус. Хой хүүл. Бүхάμε байж л даа. Аня. цаагаа. Ой. Өнөөдөр нөгөө талигаас давг сулан даргын маань 40 сая болж байгаа шүү дээ. Чи буян сая гэрээ. Тэг. Бүхэнд Чиний минь хэлдэг. Үнэн байж. Сүнс байдгийн байна. Төвч бүлдэж явсан. Өнөөдөр гэрээ олж ирлээ. Чи хүнтэй суугай. тэгсэн чамайг бурхан болсноос хойш энэ муу амьтан л
Хамгал бор ажил. Нөгөө л газар шороо, нөгөө чулуу гэр барихаас ахвал энэ мөл өдөр шөнөгүй хажууд. Ядаж 40 хоногийн дуусгах чад хүнтэй суухгүй дээ. 49 хоног яаж ганцаараа явах юм бэ? Давгсрээ. Тавилан юм да. Таныг дээрээс дуудаад байгаа юм шүү. Эхнэрийг сайн харж хандаж байгаа юм. За. Явах цаг болооч. Айлмаа бэлээ гэж гоё сайхан эмхтэй гэсэн үг шүү дээ. Тогсон. Чамдаа үргэлж хайртай байсан шүү. Давсрус. Баяртай. Давсрээ. Давсрээ. Давга. 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 Давсрээ. Давсрээ. Та Ёо. Ямар ухаан зүтлээ ёо. Тэг чигтрийн одоо үдсэн киногоо ингэ зүтлэх юм аа. Ёо. Ёо на моханига. Ёо. Хаана байх вэ? Ажил дээр л. Чи тэр муухай соёлын нөгөө сүнстэй соёлын төв рүүгээ явж байгааг үз? Үгүй. Соёлын төв рүү очиагүй. За. За тэгэхээр та нарт дахиад хэлье. Шинэ соёлын төв маань одоо удахгүй ашиглалтанд орноо. За тэгэхээр тэрний тайзан дээр тоглогдох энэ концертыг л та нэг сайхан найруулад хийгээд тэрэ. Би хараа сууж ин та ямар гоё мэдрэмжтэй сонголт хийв. Энэ дандаа манай сургуулийн гоё дуулдаг, гоё бүжгэлдэг хүмүүсийг сонгосон. Та яаж мэдвэ? Уу яах вэ? Одоо энэ сум орон нутгтаа ирээд бас жоох удлаа. Хин юу хийдгүү, яадгүй, ийдгүү гэдгийг зах цухаас нь бас гадралхтайгаа болж байна. Манай концерт сайхан болно даа. Би итгэлтэй. 30 жил уул уурхаагаа ухлаа. 30 жил урлаг соёлоо орхигдууллаа гэд. Нийслэл хотод маань одоо шин театр, музей, чуулга барьж байна. Тэгэхэд бид нэг сум орон нутгтаа байгаа соёлын төвөө өөдөн татаа сэргээж бололгүй дээ. Та нар надад итгээрэй. Соёлын төвд ч энд ч тэнд жир хаа сайгүй. Манай суманд сүнс байхгүй. Залуучууд сайхан байна уу? За баяр үргээ манайхаа. Маш сайн байна, маш гоё байна. Яг энэ ирчээрээ маргааш тоглоно шүү мэдөө. За суудалтаа сууцгаа. Одоо дуу хөгжмийн багшийн маань дуулах гэж. Дабатоны танго банго даргдануби гагтивис дархан цинди юндингого дархан дутсан уран тивис дагшаа хөгчви
шогшоо айзэн даяар Сарвижиг сайдурлаа санаадан шүрик авхан сайхан ина инээсгэлээ сайн Сусяна Ой, эжээ та нар хөөе. Хаашаа юу хараад байна? Зүгээр үү? Би чамд энэ соёлын төв сүнстэй гэж хэлжсэн баха. За бити балаараа дээ. Энд ямар ч сүнс байхгүй. Энэ талигаа соёлын төв эрхлэгчийн сүнс ирж гисэн. Намайг дуудаад байна. Хаана? Сайн айлмагч. Сайн байна уу? Намайг бүр бүжгэн дүрлээ. За болж үз. Чи ч одоо өвчин тусаагүй үстэй хөөе. Дугуй л да. За бүжгэлнэ гэж байхгүй. Яаж байгаа? Чи сая намайг алгацсан уу? Би яхаар би алгадгийг зогсож байгаа хүн. Бүжгэлнэ гэж байхгүй. Бүжгэл. Янз төгөлдөр орсах их шиг ямар нандхан иннэ яасан ч гэдэг жинхэнэ алхан вэ Estás. Ay. Fonsi Chihuahua me está gustando más de lo normal. Todos mis sentidos van pidiendo. Яаж хөдлөд энэ хоо? Esto hay que tomarlo sin ningún apuro. Үе. Намайг эрхлэгчийн сүнс үнсчлээ штэ. Хинч байх байхад хий хоосоо агартаа үнсэнд өнгөлдөө чи. Чи одоо яг сүнстэй хартаад байгаа юм уу? Үе нахад үнсийг инэ. За, тийм юм байхгүй шүү. Үгүй гэж хэл. За, үнсүүл. Яна, чамаг үнсийг Хин талигач эрхлэгчийн сүнс. за болж үз. Би чам шиг тэгж одоо хий юм тэгээд өөрийгөө үнсүүлж өнгөлж чадахгүй шүү яа. За, үнсүүлий. Хаана вэ? Яна. Чи талигач эрхлэгчийн сүнсний хэлсэн болгоныг биелүүл. За юу. Хатнур. Тэгээ сумын төв рүү ороод ирсэн чинь соёлын төвийн гэрэл асаалтай байна. Гэхдээ яваад очлоо. Тэгсэн араа миний жүжиг хэрэглэгчээс хөгжим дуурайд дотор нь хүү амт шуугилдаад тах. Сонсоодсэн чинь сүнс яриад болтгоо. Тэгэхээр л гів гэдэг за энэ гэдэг юм сайн ойлгож авъя шүү дээ. Өө жүжиг хэрэглэгчээс өмнө подкаст сайн бодож авч байгаа энэ нэгийг айлгаа. Дараа даргыг ухаан алдуулаад.
Тэгээ сүйднүүдээ дараагаас уушир насыг олж мэдлээ шүү дээ. Нэрэ тайстай үнэхээр амар харагдчихсэн шүү. Бид нар зөндөө хайсан шүү тий. Одоо үхсэн гэж бодож авсан хүнээ тэр хав харахгүй. Тэгээ нэг зэвхий цагаан царайтай чи бодсон юм байлаа шүү дээ. Тэгээ олж харахаар ч өөрөө үхэнгээ алдсан шүү дээ. За альмагч. Даралт наваа гайгүй буучч. Одоо санаа зовлтгоо за. Цааш. Гү чи ядаж тэр надад хийлчих болдгүй. Гүй би харин тэр Тийм альмагч. Би даргаыг битээ хэлээрээд гуйсан баггүй юу? Энэ сумын төвөр чинь одоо соёлын төвийн эрхлэгч өгсөн байна, сүнс нь яваад байна гэхээр чи би тоглоё гэж бодоод тэгээ би дарга хэлсэн баггүй. Битээ хуваанд хэлээрээ. Намайг амьд өнд битээ хэлээрээ гуйсан. Нөгөө будгийн чинь өшөө сайн ялж байгаа. Тэгээ сайн тоглоод авъя гэж чинь бүр тоглоом шоглоо болчихсон шүү дээ. хот яваа чиний үхцээ гэдээсэн манай эрхлэгч маань амьд арзагаа биднээр тоглоом игээ зогсож байгаа биз. Ямар ч сүнс байхгүй. Ухаан юу? Юу ч байхгүй шүү дээ чи. За тав. Манай энэ одоо нэг хот руу явж ирснээс хойш нэг ийм ярьдаг болоод байгаа. Үгүй би дараа энэ нүр амнах бодол ярьлаа. Нэр тэг хөл энэ будагтаа нүртэй хөл яваад. Йоо, манай өрөөнд ч дугаачих. Тэгээ энэ ирсвүр одоо бүр. За. Ихчээрээ тоглож ирсэн бол дүүгээ уушлаарай ихчээ. Би явлаа. За. Харин. Би нэрээ бас нэг яваад халуун хоолцоо хийгээд ир. Чи эндээ тайван байж. Ямар ч сүнс, чөтгөр, шулмас үгүй юу ч байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр л ном зохиол дээр гардаг юм шүү дээ. Би нэгсэн шидийн бодов. Одоо болж үзье. Нэгэнд чинь хий юм үзэгддэг юм аа гэхэд айж сандралгүй тайван байл та. Тийм үү? За хий. Би одоо хурдхан яваад нэг шүл ирээд ир. Юу. Эмчээ. Эмчээ. Би эмчээ.